Осама бин Ладен амь хүрэгдэхээс өмнө Аббатабад хотод амьдарч байсан талаар Пакистаны эрх баригчид мэдж байсан гэх нотлохоо байхгүй байна гэж Обамагийн засаг захиргааныхан мэдгдлээ. Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон NBC телевизэд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьсан байна. Пакистаны улс төр болоод тагнуулын албаны удирдлагууд Бин Ладен эх оронд нь орнож байсан талаар мэдээлэлтэй байсан гэсэн нотлохоо байхгүй байна. Америкийн талаас олон тэрбум долларын тусламж авдаг Пакистан улс тагнуулын удирдах байрууд байрладаг нийслэл Исламабад хотоос холгүй орших хотод Бин Ладен хэрхэн олон жил баригдалгүй амьдарч байсныг тайлбарлах шаардлагатай болоод байгаа юм а. Энэ талаар мөрдөн шалганаа. Пакистан улс энэ талаар мөрлөг явуулахаа мэдгдсэн. Энэ нь Пакистан улсын хувьд энэ хэрэг явдал хэрхэн болж өнгөрснийг илрүүлэх зоригтой эхлэл. Зарим пакистанчууд гудамж талбайд гаран жагсаж Бин Ладеныг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа бол тус улсын засгийн газар зэвсэг бүлэглүүдийн эсрэг хатуу байр суурь баримталж байна. Зарим нэг с жиг таамаг байгаа хэдий ч зэвсэг бүлэглүүдтэй удаан хугацаанд харилцаатай байсан түүхтэй Пакистаны тагнуулын байгууллага Бин Ладентай үгүй байлаа гэхэд түүний зарим туслагуудтай холбоотой байсан байж магадгүй юм а. Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон. Бид Пакистан улстай хүндэтгэлтэй харьцаатай байсан. Аббатабад хотод Осама бин Ладны орогдож байсан талаар Пакистаны засгийн газар мэдэж байсан гэх нотлогоо бидэнд бараг алга байна. Гэхдээ энэ талаар тэд мөрдөн шалгах хэрэгтэй л дээ. Осамагийн 3 эхнэрийн талаарх мэдээлэл гэх мэт Аббатабад хотод байсан харшаас авсан тагнуулын мэдээлэлээ тэд бидэнд өгөх хэрэгтэй. Энэ талаар чухалчлаад байгаа шалтгаан юу вэ гэхээр бид үндэсний ашиг сонирхлын үүднээс хөдлөх хэрэгтэй. Манай улсын Пакистантай харилцах харилцаанд хүндрэлтэй уюуч байсан. Гэхдээ терроризмын эсрэг ойр дотн хамтарч ажилласан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон цааш ярихдаа Бин Ладныг хөнөөснө нь Аль-Каида бүлэглэлийн сүлжээнд хүнд цохилт болсныг онцолжээ. Америкийн засаг захиргаанаас өнгөрсөн оны сүүлээр гаргасан үнэлгээнд Аль-Каида бүлэг 2001 оноос хойш хүчин хамгийн ихээр суларсан гэдгийг дурдсан боловч аюултай хിവэр байгаа гэдгийг тэрээр нэмж хэлсэн байна.